Сайн байцгаана үзэгч сонсогчдоо Globe International төвөөс бэлтгэн хүргэж буй Цэнхэр тагтаа хүний эрхийн сэдвт подкастын маань анхны дугаар эхлэхэд бэлэн боллоо. Бидний энэ удаагийн зочноор Globe International төвийн үүсгэн байгуулагчдын нэг удирдах зөвлөлийн дарга Хашгүйгийн Наран Жаргал оролцож байна. Сайн байцгаана уу. Тэгэхээр бид энэ удаа мэд хэрэг гэж юу вэ гэдэг сэдвийн дор ярилцах болно. За манай нэвтрүүлэгт подкастт оролцож байгаа хүмүүс маань одоо хүний эрхийг дээдлэгч тагтаа болж ирж байгаа учраас танд ийм тагтааны зурагтай ингрийн тэмдэг зүйлгсэн байгаа. Тэгэхээр та бид энд ирж байгаа хамгийн анхны тагтаа болж байна. Тэгэхээр асуултаа хоёлаа мэд хэрэг гэж юу вэ гэдэг талаар эхлээд ярив. За ерөнхийдөө мэд хэрэг гэдэг одоо нэр томьёон дотор бол бид нар нэг бүлэг эрхийг ойлгодог. Тэгэхээр нэгдүгээрх нь бол энэ бол мэдээч хэрэг одоо мэдээллийг олж авах, хүлээн авах, мэдээллийг одоо түгээх, солилцох, тийм ээ, хуваалцах одоо энэ маань бол ерөнхийдөө бүгдээрээ бүлэг эрх юм. Тэгэхээр мэдэх эрх гэдэг бол ерөнхийдөө одоо мэдээллийн эрхчлөө, иргэний мэдээлэлтэй байх эрх, тийм ээ. Одоо мэдээлэл олж авах эрх, мэдээллийн хүртээмж гэдэг энэ олон улсын одоо эрх зүйд нэрлэгдээ одоо хэрэглэгддэг энэ бүх нэр томьёо бол ерөнхийдөө агуулга нэг боловч яг мэдэх эрх гэх юм бол энэ маань бол энэ бүлэг эрх байна. Тэгэхээр бид нар ингээд хуулиар зас одоо мэд хэрхээ ашиглаж чадахгүй байгаагаас ямар хор уршиг одоо уршигтай байдаг вэ? Яг нэгдүгээрт нь бол хор уршигын тухай бол ингээд баг бүтэн лекц бараг уншиж болох бах тийм. Гэхдээ хамгийн гол нь бол юу гэхээр бид нар ч өнөөдөр ингээд арчилсан нийгэм гişүүд тийм ээ. Тэгэхээр хамгийн гол юм гэдэг бол арчилсан нийгэмд иргэн хүн өөрийнхөө одоо төлөөллийг өштэй тийм ээ сонгодог. Энэ одоо хамгийн гол юм нь бол нэгдүгээрт нь энэ байгаа. Яг тэгэхээр Монгол улсын үндсэн хуульд бол засгийн бүх эрх ард түмний мэдлэлтэй. Тэгэхээр бид нар өөрийнхөө одоо сонгосон төлөөллөөр дамжуулаад энэ одоо төрийн хэрэгт шууд оролцохын эрхээ эдэлдэг. Тэгэхээр мэдээж хэрэг одоо Монгол улсын насан туршсан одоо иргэд бүгдээрээ Сүхбаатарын талбай дээр цуглаж байгаа л тийм ээ бүх асуудлаа яриа шийдвэрээ гаргана гэж аахгүй шүү дээ. Тэгэхээр өөрийнх нь итгэлийг дааж чадах тийм хүмүүсийг сонгоод явуулчихж байгаа. За тэгэхээр иргэд тэр хүмүүс маань шүү дээ тийм ээ амлснаа биелүүлж гин үү? Чифтэрт амлснаа одоо биелүүлж гин үү? Иргэдэд амлснаа биелүүлж гин үү? Эсвэл өөрийнхөө одоо энэ эрх мэдлийг шүү дээ тийм ээ уруулаад ашиглаад байна гэх мэтэр за энэ хүний гаргаж байгаа одоо шийдвэртэй саналаа өгж байгаа тэр хууль нь амьдралд нийцж байгаа мó эсвэл зүгээр нэг хідэн одоо бүлэг хүмүүсийн эрх ашигын төлөө тэр хүн одоо гараар үргэж энэ хуулийг баталж гин үү? Энэ бүх юмыг шүү дээ тийм ээ эргээд хяналт тавих хэрэгтэй байхгүй юу? Тэгэхээр энэ хяналтыг ингээд тавихад хамгийн түрүүнд төрд хадгалагдж байгаа тэр мэдээллийг бол бид нар нээлттэй олж авах тийм одоо эрхтэй юм. Тэр өөрөөр хэлбэл иргэн хүн мэдээлэлтэй байх үүргийг бол тэр өөр хүлээждэг. Магадгүй одоо тэр уулын мухарт байгаа тийм малчин дорждаг шүү дээ тийм ээ. Одоо хуучин бидний одоо өнөөдөр ингээд интернет байхгүй тийм ээ. Нийгмийн одоо хэвлэл мэдээлэл байхгүйсэн тэр үед бид нар яаж мэдээлэл хүргэх вэ гэх юм бол одоо юу гэдгийг нисдэг тэргээр те яваад дээрэс нь одоо нөгөө өөрсдийнхөө байгууллагын тухай тийм ээ хийсэн ажлынхаа тухай тайлангаа ингээ хөргүүлэх юм уу эсвэл шууд одоо нисдэг тэргээс дээрэс нь шүү дээ тийм ээ тэр одоо тайлан тохиомлоо одоо хүргэх юм уу тийм ээ одоо эсвэл шуудангаар хүргэх юм уу ямар аргаар тухайн одоо төр биш тийм ээ өөрийнхөө иргэнд мэдээлэл хүргэх вэ гэдэг нь бол энэ үүрэг нэгдэг. Энэ үүргээ биелүүлж чадчихэв үгүй юу гэдэгт байнгын одоо араас нь мөрдөж ингээ хяналт тавих нь бол иргэний эрх юм байгаа болно. Тэгэхээр бид нар
одоо тухайн тэр төрийн үйл ажиллагааг заавал одоо өөрсдөө идэвхтэй байх хэрэгтэй байна шүү дээ. Тэгэнгүүт ямар үйлдэлүүдийг хийх хэрэгтэй вэ? Жишээ нь энэ сайтуудыг одоо мэдээж заавал орж шалгаж явах хэрэгтэй. Одоо шилэн дансны хууль мэл гэдэг байгаа шүү дээ. Ямар одоо үйлдэлүүдийг өөрсдөөсөө байнгын зайлшгүй гаргаж явах хэрэгтэй вэ? Нэгдүгürt нь бол иргэн хүн идэвхтэй байх тэр боломж шүү дээ, тийм ээ. Эргээд одоо их хариуцлага гэж бид нар ярьдаг тийм. Төр иргэн хоёрын хоорондын харилцаа байгаа. Төр бол нөгөө байнга одоо альва нэг шийдвэр гаргах ч юм уу тий, альва одоо хууль батлах ч юм уу, эсвэл ямар нэгэн бодлогыг ингээ боловсруулахдаа иргэнээ заавал сонсно. Эргээд иргэн болоод байна шүү дээ тий, энэ хүн байна шүү дээ тийм ээ, өөрийнхөө үүргийг байна шүү дээ тийм ээ, аль хэд биелүүлж гэнэ гэдгийг эргээд яана. Хин тий. Тэгээд энэ байнгын одоо ийм эргэх одоо холбоо буюу энийг бол бид нар их хариуцлага гэж байгаа. Өөрөөр хэлэх юм бол хийсэн ажлаа тайлагнана. Дээрэс нь бол тэр байнгын ингэж тайлагнахаас гадна шүү дээ тийм ээ, хариуцлага үүрнэ. Хэрвээ тэр хүн шүү дээ тийм ээ, хариуцлагагүй байх юм бол тэр хүнийг шүү дээ тийм ээ, албаас нь одоо эргүүлэн татах ч юм уу. Энэ их хариуцлагын хүрээнд л шүү дээ тийм ээ, хамгийн гол нь тэр хүн эрхээ эдлэх ёстой л да. Тэгэхээр хамгийн түрүү одоо иргэн хүний мэдэх ёстой юм бол бидний энэ мэдэх эрхийг өөрөөр хэлбэл мэдээлэлтэй байх одоо тийм ээ, энэ эрхийг маань баталгаажуулж байгаа ямар хууль тогтоомж авах вэ гэдгийг бид нар хамгийн түрүү мэдэх ёстой юм. Тэгэхээр тэр хууль нь бол одоо 2011 онд батлагдсан мэдээллийн ил тод байдал мэдээлэл авах эрхийн тухай гэж ийм хууль байсан л байгаа л та. Тэгэхээр одоо бол харин нийтийн мэдээллийн тухай хууль гэдэг энэ хуулинд бас нэмэлт өөрчлөлт оруулахаар анхныхаа хэлэлцүүлгүүдийг бол улсын их хурлаар бас хийж эхэлж байгаа шиг байна. Тэгэхээр энэ одоо хуулийг бол одоо манай байгууллага манлайлаад тэгээд иргэний нийгмийн бусад байгууллагатай бид нар хамтраад байна шүү дээ тийм ээ, 7 жил энэ хуулийг бид нар яасан, лоббицсан. Эхлээд бол ерөөсөө мэдээллийн эрх чөлөө одоо мэдэх хэрэг гэхээр энэ зөвхөн сэтгүүлчийн эрх юм шиг ингэж хүмүүс ойлгодог байсан. Тийм сэтгүүлчид одоо мэдээлэл цуглуулаад ингээл боловсруулаад ингээл явж идэг. Бусад хүмүүст бол энэс огт хамаагүй юм шиг гэж боддог байсан бол ардчсан нийгэмд бол яхаа аргагүй төрд байгаа мэдээллийг иргэн хүн өөрөө мэдэх ёстой юм байна гэдэг одоо энэ одоо гол үзэл баримтлал. За дээрэс нь бол мэдээжийн хэрэг одоо ардчсан нийгэмд бол бас нууцлах юм бий л дээ. Тийм ээ. Одоо жишээлбэл үндэсний аюулгүй байдалтай холбоотой мэдээллүүдийг бас нууж ийн нууцлах бас одоо хязгаарладаг. Өөрөөр хэлэх юм бол мэдээлэл нь биш тийм аль болохоор дээд зэргээр нээлттэй байна. Зарим нь хязгаарлаж болно гэдэг маань өөрөө энэ арчилсан нийгмийн одоо гол зарчим нөхгүй. Түүнээс хуучин нийгэмд бол бид нар бүх мэдээлэл нууц. Зарим нь л одоо бид нар олж авч болно гэсэн одоо ийм соёл байдаг байсан бол одоо бол бүх мэдээлэл бол нээлттэй зарим нь хязгаарлаж болно. Үндэсний аюулгүй байдалтай холбоотой тийм ээ. Одоо эсвэл одоо нийгмийн эрүүл мэнд тийм ээ, нийгмийн ёс суртахуун, одоо нийгмийн дэв журмыг хамгаалахын тулд хүний эрх тийм ээ, одоо бусдын одоо алдар хүндийг бас хамгаалахын тулд ийм зүйлүүдийг бол тодорхой хэмжээгээр хязгаарлаж болно гэдэг ийм зүйлүүдийг заагаад өгсөн байдаг. Ганцхан нь шүү дээ энэ хууль бусад одоо энэ мэдээллийг хязгаарлаж байгаа хуулиуд нь гол одоо үндсэн болох тийм ээ. Одоо органик гэж ярьдаг одоо тэр хууль болох тийм ээ, энэ иргэдийнхаа мэдээлэлтэй байх эрхийг баталгаж усан тэр хуулиндаа л одоо нийцэх хэрэгтэй. Тэр утгаараа бас үндсэн хуулинд бол угаасаа байна шүү дээ тийм ээ, энэ эрхийг заагаад өгсөн байгаа л да. Тэгэхээр идэвхтэй иргэн байхын одоо нэг шалгуур нь бол ийм одоо мэдээлэл хайна гэж штэ хүлээн аавна гэд тийм. За хүлээн аавна гэдэг маань ингээд нэг бодлын биш тийм ээ, хүн чамд хүн мэдээлэл өгөөл чи хүлээж авч जैन тэрийг тийм. За үгүй гэртээ ингээ буудан дээр хөвтчихэл ингээ телевизийн сургуудыг ингээ сольолт үзчихэж чи ингээд мэдээлэл авч байгаа байхгүй тийм. Тэр нэг бодлыг ингээ харахад хүн чамд л ингээ мэдээлэл өгөөд байхаас чи бол чамаас нэг тийм үйлдэл шаардахгүй ингээд тайван өгж байгаа юм ингээ сонсоод хараад хайна гэдэг бол ингээд хайгаад ингээд явах нь шүү дээ чи. За тэрчлэн төрөө чи нөгөө одоо чиний дурдсан тэр шилэн дансны тухай хууль байж гэн тийм ээ. Байгууллага бүхний сайтн дээр шүү дээ тийм ээ. Тэр байгууллагын ил тод байдал гэсэн одоо юу байж байгаа нэг тийм болон байгаа. Тэрлөө ороод мэдээлэл авах ч юм уу те ингээ хайж ин. За тэгээ чи өөрийн биеэр одоо төрийн байгууллагад очиж би мэдээлэл авах гэсэн юм а гэдэг ингээ хүсэл тавина те. Тэгэхээр зэрэг хэлнэ шүү дээ. Энэ төрийн нууц би чамд өгөхгүй. Тийм. Төрийн нууц. Оюутан хүн одоо жишээлбэл судалгаа хий те. Би ингээ усны судалгаа хий.
дээр үед манайх энэ хуулийг ингээд лоббид дэш нөлөөллийн ажил хийж эхэлж байхад нэг оюутан Сүхбаатарын талбай дээр төрийн ордны өмнө ингээд завлаа суудсан зураг тавьсан байсан. Би төрийн өмнө сөхөрлөө гэж. Мэдээлэл авах гэсэн чинь өгдөхгүй. За тэгээд тэгэхээр зэрэг хүнд чинь хараа эн чинь төрийн нууц биш ээ. Энэ хуулиар ийм хуулиар ингээд эн чинь ингээд нээлттэй байх хэрэгтэй мэдээлэл гэдэг чинь чамаас идэвхтэй үйлдэл шаардаад байгаа үстэй. Тэгэхээр зэрэг чи тэр мэдээллийг олж авахын тулд шүү дээ тийм ээ. Байгаа тэр хязгаарлалтыг давж ингээд чамаас ингээд үйлдэл шаардаад байгаа байхгүй юу. Тэгэхээр түрүү чи миний хэлсэн нөгөө шууд оролцооны эрх гэдэг дээр чинь хамгийн түрүү нөгөө сонгох эрхийн тухай яригддаг байхгүй юу. Тэгээ хүн сайн мэдээлэлтэй байж сонголтоо сайн хийн штэ. Дараагаар нь үйлдэл хийх эрх ордгийг. Тэр нь одоо штэ тийм ээ. Хэрвээ буруу одоо юу яасан бол шийдвэр гарсан бүр шүүмжлэн тийм ээ. Одоо их өөрийнхөө сонгосон эрх хурлын гишүүнд хандаад чи захилагч ингээд эрг санал өгсөн байлээ. Гэтэл энэ хуулийн чинь зүйл залт миний тийм эрхийг муу эрх чөлөөг ингээд зөрчиж байгаа юм аа. Тийм учраас энэ өөрөө нэг бодож хэрвээ яахгүй бол энэ өөрчлөлт оруулахгүй бол ер нь манай тойргоос өөрөө одоо дахиж сонгогдохгүй гэдгээ сайн бодоорой гэж загт бичих юм бол энэ чинь үйлдэл ахгүй юу. Тэгэхээр бас нэг асуулт байна. Жишээ нь би ингээд төрийн байгууллагаас мэдээлэл авах гээд одоо хүсэлтээ өглөө. Тэнгүүт надад одоо ямар нэгэн байдлаар миний тэр хүсэлтийг хангаагүй болвол би яах ёстой вэ? Гомдол гарах хэрэг бидэнд байгаа юу? Угаасаа хуулинд байгаа. Гомдол гарах хэрэг чинь юу шүү дээ тийм ээ. Угаасаа манай үндсэн хуулийн одоо хүний эрх хэрэгчлөө гэдэгтэй шүү дээ тийм ээ. Бүр ингээд бүр тодтоход өгсөн гомдол гарах хэрэг байгаа байхгүй юу? Хуулийн дотор чинь байж байгаа. Тэгэхээр эхлээд шүү дээ тийм ээ. Дээд албан тушаалтанд нь хандж гомдол гаргаж болно. Манай хуулиар бол тийм ээ. За дараагаар нь тэр нь ингээд болохгүй байгаа юм бол манай хуулиар бол шүү дээ тийм ээ. Юу юм? Хүний эрх үндэсний комиссд хандж гомдол гаргаж болно. За тэгээ хамгийн сүүлийнхэн шат бол мэдээч эрх шүүхээр энэ асуудлаа шийдвэрлэнэ. Ганцхан харамсалтай нь монголчууд бол нэг цагаан адгийн зарга 10 хоног гэдэгтэй нэг тийм гомдол гаргахаас яршиг одоо адгийн зарга 10 хоног ингэж яах гэж гээд ингээд асуудлыг ингээ хайчдаг байхгүй. Тэгэхээр ганцхан манайд үүштэй тийм ээ дутагдaltaй байгаа юм юу гэдгүй гэхээр энэ хуулийн хэрэгжилтэнд үүштэй тийм ээ яг тодорхой яг ингээд хяналт тавьдаг мониторинг хийдэг тийм байгууллага байдаггүй. Энэ нь шүү дээ тийм ээ эсвэл засгийн газар дотроо ч юм уу тийм ээ. Тэгээ эсвэл ямар нэгэн яамд юм уу шүү дээ тийм ээ энэ үүргийг ингээд хариуцуулцдаг байхгүй. Байнгын хэрэгжилтэнд яа шүү гэд. Тэр байтугай төрийн байгууллагууд манай хуулиар шүү дээ тийм ээ байгууллага бүхэн өөрсдөө иргэдээс ирсэн одоо тэр хүсэлтээ шүү дээ тийм ээ бүр тусгайлан ингээд юу гаргаад тэмдэглэл хөтлөөд энэ асуултанд нь хариу өгсөн үгүй юу? Энэ мэдээллийн хүсэлтэнд хариу өгсөн үгүй юу гэдгээр шүү дээ тэмдэглэл хөтлөж явах хэрэгтэй. Тэгээд дээрэс нь шүү дээ тийм ээ яагаад өгөөгүй вэ гэдгээ албан тушаалтан биш шүү дээ тийм ээ тайлбарлах хэрэгтэй болохоос шүү чи энэ мэдээлэлээр яах гэж байгаа гэж иргэнээс шүү дээ юу гэх шалтгааны энэ мэдээллийг авах гэсэн тэр одоо шалтгаан энэ асуух ёсгүй. Энэ олон улсын одоо хуульч тийм манай хуульч тийм. Яагаад гэхээр зэрэг чи төрийн байгууллагуудыг өөрийнхөө халааснаас санхүүжүүлж байгаа байхгүй юу? Тэгэхээр төр хадгалагдаж байгаа мэдээлэл за чи энийг өштэй тийм ээ миний одоо аюулгүй байдлыг хангахын тулд өштэй тийм ээ үндэсний аюулгүй байдлын үүднээс л өштэй тийм ээ чи мэдээллийг нууцлаарай гэд ингээд төрд хилцнээс бус тохиолдолд бол тэр мэдээлэл чинь нээлттэй байх хэрэгтэй байхгүй юу? Тэгэхээр ямар төрлийн мэдээлэл байх хэрэгтэй вэ гэхээр зэрэг ялангуяа манай хуулинд 4 төрлийн мэдээлэл бол бүр ил тод байх хэрэгтэй заагаад өгсөн. Тэр нь болохоор нэгдүгээрт нь бол төрийн байгууллагуудын үйл ажиллагааны тухай мэдээлэл байгаа. За хоёрдугаарх нь бол одоо юуны хүний нөөцийн тухай мэдээлэл нь байх хэрэгтэй. За гуравт нь санхүү одоо төсвийн ил тод байдал байх хэрэгтэй. За дөрөвдөх нь бол үүштэй аливаа худалдан авалт тийм худалдан авалтын тухай мэдээлэл. За энэ мэдээллээ бол энэ хуулиас гадна бүр тусдаа өөрсдийнх нь өөрийн хуулиуд байж байгаа. Тэр хуулиудад нь бүр заавал ил тод байна гэдгийг заагаад өгсөн байж байгаа. Тэгэхээр ил тод жишээ нь сая нөгөө ковидын нэг хүний эмчилгээнд 8 сая төгрөг зарцуулж байгаа гэд мэдээгээр гараадсэн шүү дээ. Тэнгүүд бид нэр эргээд энд одоо ямар
ямар одоо тэр өвчний ямар зарлага гарсан байна гэдэг тэр тайлангийн шаардах хэрэгтэй гэсэн үг үү? Мэдээж штэ. Мэдээж хэрэгтэй байхгүй юу? Ганцхан энд бол штэ нөгөө хүний эрхийг одоо юу яах нөгөө хүндэтгэх гэдэг одоо тэр хязгаартын хүрээнд бол нэг юу байгаа байхгүй юу? Одоо жишээ нь штэ тийм ээ. Өндөр албан тушаалтан бай. Өндөр албан тушаалтан байж штэ тийм ээ ингээд гинт өвдлөө штэ. Өвдөд тэгэх юм бол энэ өндөр албан тушаалтан байж штэ тийм ээ ажил үүргээ эрүүл мэндийн өвднээс одоо ажил үүрэг гүйцэтгэх чадвартай юу үгүй юу гэдгийг бол иргэд мэдэх ёстой. Харин энэ хүн ямар өвчтэй вэ гэдэг тэр хүний өвчнийх нь нууц бол байж штэ тийм ээ тэр хүний хувийнх нь нууц. Тэгэхээр одоо өнөөдөр байж штэ тийм ээ одоо яг ковид нэг хүн хэдэн төгрөг зарж байгаа юм тийм ээ. Олон улсын одоо байгууллагуудын санхүүгийн байгууллагууд шүү дээ одоо Дэлхийн банк юу гэл нөгөө Азийн хөгжлийн банк энэ төр гээд банкнуудаас манайхан одоо зээл авч जैन тийм ээ шүү тусламж одоо өгч जैन бусад одоо Европын холбоо гээд бусад одоо донор байгууллагуудаас бас авч जैन энэ бүх зүйлийг шүү дээ тийм ээ хэдэн төгрөгийн юунд зарцуулсан бэ яасан бэ гэдгийг одоо юу яах хэвээр тайлбарлах хэвээр тэрийг тайлхнах хэвээр иргэн хүн хэрвээ хүсэх юм бол тэр мэдээллийг гаргаж өгөх хэвээр. Тэгэхээр ер нь одоо энэ мэдээлэл тайлхнах хэвээр гэдэг дээр жишээ нь энгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэд ч юм уу энэ мэдээлэл хүлээж авахад иргэд одоо хэр төрийн байгууллага хэр хүртээмжтэй гэр одоо мэдээлэлийг тайлгнаж байгаа вэ? Жишээ нь нэг төрийн байгууллага руу би ингээд орлоо гэхэд нөгөө хан дээр ингээд юунууд самбар дээр ингээд мэдээлэлүүд хатцсан байдаг шүү дээ. Тэрэн жишээ нь хараагүй хүмүүс хүртээмжгүй байдаг. Тэгэхээр энэ тал дээр та өөрийнхөө байр суурийг үгүй яг бид нар энэ хуулийг хэлцэж яхад байна шүү дээ. Бид нар бас зарим их хурлын гишүүдтэй телевизийн нэвтрүүлэгт орж ил та. Тэгээд яг ийм агуулгатай асуулт бас хэлцүүлгийн нэг тийм сэдв байсан байхгүй юу? Тэгээ манай нэг их хурлын гиш бид нар хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан одоо тийм тусдан тийм одоо юу гаргаж өгнө. Байр ч гэлөө одоо тийм цэг бий болгоно ч гэлөө тэгээ би хэлжсэн юм. Гэхдээ юмаа жоохон арай өөр өнцгөөс хармаар байна гэд. Ягаад гэхээр зэрэг бид нар хөгжлийн бэрхшээлтэйг ялгачиж байгаа байхгүй юу? Тий. Гэтэл тий ингээ ялгачдаг. Тэгээ тэр хүмүүс нэг тэнд л нэг газар л хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэн шүү дээ. Гэтэл бид нар бусад иргэдийнхээ адилд үзэх хэрэгтэй байхгүй юу? Тэгэхээр нэгдүгürt нь дэд бүтцийн одоо юу хүртээмжтэй байдал хэрэгтэй тий. Манай энэ одоо зүгээр ингээ хараараа би одоо ингээ гайхдаг. Одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан биш дээ юм нөгөө одоо замд байгаа шүү дээ. Байгууллагуудын өмнө. Нөгөөх нь шүү дээ тийм ээ гялгарч чулуу автангаар хийцэн байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд байтугай би тэр жоохон цас орсон үед тэргээр явах юм бол өнхрөд очино. За дээрэс нь хуучин бол шүү дээ тийм ээ нөгөө одоо барил юу энэ төр гээл те юуныханд зориулсан харааны болоо сонсголын бэрхшээлтэй тийм иргэдэд энэ төр зориулсан одоо тийм юу бол бид нар тэднийгээ иргэн гэж хараад түүнээс биш одоо ямар нэгэн одоо алагчлал ямар нэгэн ялгарлан гадуурхалтгүйгээр эн чинь иргэн юм шүү энэ хүн чинь ийм эрхтэй учраас бид нар ганцхан тэр хүнд байгаа одоо чадахгүй байгаа тэр одоо бэрхшээлээ даван туулахад нь хэрэгтэй юм төр бол хангаж өгөх хэрэгтэй. За манай подкастын нэг дүрэн байгаа. Одоо оролцогчд маань хүний эрхийн ялангуяа одоо мэд эрхийн тухай нэгэн одоо жижиг ямар чухал болохыг одоо хэлтгсэн тийм түүхийг ярьж өгдөг байгаа. Тэгэхээр та бидэнд ямар нэгэн тийм түүх ярьж өгөөч. Гэхдээ яг түүх үзээд манай байгууллага бид нар ч одоо 8 аймгийн одоо 20 суманд ажилтдаг 2005 оноос хойш одоо хөдөө орон нутагт ажиллаж байна л да. Тэгэхээр анх энэ хууль маань батлагдаад бид нар 7 жил лоббидлаа тийм ээ. Тэгээд энэ хууль маань ерөөсөө хуулиа ийм хууль батлагдлаа энэ ямар ч ёстой хууль вэ гэдгийг чинь шүү дээ тийм ээ. Иргэдтэй таниулах ажлыг хамгийн түрүүний тэр өөрөө хийх ёстой шүү дээ. Бид нар бараг 2 жил ингээ хүлээсэн баг. Энэ тухай ийм хууль батлагдсан тухай ерөөсөө хинч юу ч ямар ч төрлийн байгууллага хийхгүй нэг. Хууль сурталчлах одоо тэр бүр үүрэгтэй төрлийн байгууллагууд нь ч хийхгүй. За тэгээ өөрсдөө энийг сурчлахаас өөр аргагүй боллоо л доо. Тэгээд яг ихэлсэн бид нар энэ ажлыг ихэлсэн. Тэгээд төрийн албан хаагчдад тэгээ иргэдэд зориулсан одоо ийм зүйлүүдийг бид нар хийхээс өөр аргагүй хийж ихэлсэн.
Тэгээ хамгийн гол юм нь шүү дээ. Төрийн мэдээлэл яагаад иргэдэд ил тод байх ёстой вэ гэдэг ийм ажлыг хийхин тулд бид нар бол эхлээд одоо тэм туршилтыг явуугааны 2 аймагт болно хийсэн байгаа. Тэгээ тэнд бид нар нэг одоо орон нутгийн төрийн бас байгууллагуудтай хамтарч байгаад нэг судалгаа явуулсан чинь төсөв санхүүгийн тухай мэдээлэл бол иргэдийн мэдэх ёстой мэдээлэл биш гэдэг мэдээлэл үү гэсэн юм асуултанд төштэй биш гэж ихэнх хэрэгт нь юу өгсөн байсан. Хариулт өгсөн. Тийм хариулт өгсөн байсан. За дараа нь бид нар тэр сургалтаа хийгээд ингээд иргэдэд хамгийн гол нь шүү дээ ил тод төрийнхөө ил тод байдалд нь мониторинг хийх одоо тийм юу хийгээд сургалтуудыг ингээ хийгээд ингээд дахиад тэгээд төгсгөлд нь бид нар санал авахд бол 90% нь шүү дээ тийм ээ төсөв санхүүгийн мэдээлэл бол иргэдэд ил тод байх хэрэгтэй юм а гэдгийг бол тэд нар хүлээн зөвшөөрсөн тийм хариулт өгсөн байсан л да. Тэгээд тэнд бол одоо манай нэг суманд бол мониторингийнх нь ахлагч нь багийнх нь ахлагч бол 1000 малчин залуу байсан. Тэгээд тэр хэлжсэн эргэн хүчрэх гэдэг үгийн угийг бол би одоо л ойлгож байна. Яг тэгэхээр зэрэг төрийн албан хаагчдын бас мониторингийн багт хандлага нь өөрчлөлтсөн гинэ. гэж байгаа. Ямар байдлаар өөрчлөгдсөн? Би арай илүү юутай нөгөөдөл чинь ингээд мэдээлэл энэ авах гээд ингээ очихор зэрэг баг арай өөрөөр хандаад нөгөө илүүдэй гэж одоо хүндэтгэлтэй ч юм уу ингээд хандаад тэгэхээр чин төрийн албан хаагчдын зан үйл төртөл ингээд өөрчлөлт гарч байгаа байхгүй юу? За яг өөр нэг жишээ хэлэхэд бол манай бас нэг суманд ингээд туршилтын мониторинг хийх гээд ингээд явхад бол цэцэрлэгтэй мониторинг хийн гэд явцгаасан л да иргэд. Тэгээд инээд алдаад бүгдээр айгүй баясгалантай орж ирсэн байхгүй. За яасан гэдгсэн чинь манай цэцэрлэгс том мундаг юм аа л гэж чинь яаж юм гэсэн чинь 50 хүүхдийн төсөвтэй юм биш. Тэгээд 150 хүүхд авч байгаа байхгүй юу? Тэгэхээр би тэглээ нэг 50 хүүхдийн хоолыг л 150 хүүхд хувааж идэж байна да гэдгсэн чинь ингээ надруу ингээ харсан. Нэр тийм биш гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр нөгөө энэ мэдээлэлтэй байх эрх чинь шүү дээ тийм ээ. Угаасаа хүнийг биш тийм ээ. Манай одоо байгууллагын гол одоо стратегийн гол одоо илэрхийлэлт маань шүү дээ мэдээлэлтэй иргэн хүчрэхэг гэж байгаа байхгүй. Тэгэхээр иргэн хүчрэхэг болоод улс маань өөр хүчрэхэг байна. Тийм ээ. Тийм учраас гол цөм нь шүү дээ энэ иргэдийн мэдээлэлтэй байх. Тэгэхээр мэдээлэл гэхээр зэрэгэл одоо мэдээлэл чи өөрөө шүү дээ тийм ээ. Ерөөсөө хүний саршгүй ирэх нь шүү дээ мэдээлэлтэй байх чинь тийм ээ. Бүр хүүхэд байхасаа эхлээл мэдээллийн ачаар мэдээллийн хүчээр л хүн биш тийм ээ орчноо таньж эхэлдэг. Мэдэрхэн бүх эрхтнэр биш тийм ээ хүн юу яа штэ. Орчноо таньж мэдээлэл авдаг штэ. Мэдээлэл авдаг байхгүй юу? Үнэртлээ. Ийм үнэртэй байна. Тий. Ийм үнэртэй байл эсвэл ингээ муудсан байна би яахгүй ч гэдэг юм уу хүрлээ. Тийм ээ? Хүүхд чинь тэгэл ерөө үргэстэй мод хатгачаад тэгээ дахиж ийшээ би хөрөхгүй гэл тэгдэг үсттэй. Манайхаа хэлнэ шүү дээ ингээд уул мэдээлэл өгж байгаа аахгүй эцэг хин тийм ээ. Битээ гараад юу яачаарай. Төмөр долоочаарай. Одоо дээр үед бол яагаад долоочлохгүй гэдгийг нь хэлэхгүй шүү дээ. Мэдээлэл өгчөж байгаа аахгүй тийм. Нөгөө хүүхд нь яадаг юм бол төмөр долоогод хэлээ. Хэлнийхаа юу гэрчт хөвлийн хүүхдэнд би ерөнхийдөө ингээд бас таксигаар нэлийн явна л да. Тэгээ ер нь таксийн жолооч нарын ярихыг сонсох дуртай. Зарим жоохон дуу муутаг нүдж жагаад яриудаа ингээд сэжүр олддог байхгүй юу. Тэгээ нэг удаа нэг ярьж явсан чинь эмэгтэй жолооч тааралцсан. Тэгэл яг уу энэ болохгүй байна. Манай энэ дээдчүүл тийм ээ ингээд иддэг амьдрал болохгүй байна. Эний тэрийг гэсэн яшиг шиг ингэж зовж яхаар ханц цагтаа болмор байна л гэдэг тэглэлт. Тэгэхээр би тэглээ. Ханц цагтаа болох юм бол нэг өдөр хаан зарлиг гаргах штеп эмэгтэй хүн машин барьж болохгүй. Гээ яг Сауди Араб шиг гээд тэгээ Сауди Араб бол штеп дэлхийд тэр эмэгтэй хүний жолоо арих эрхийг хоригоор хамгийн сүүл цуцалсан улс байсан л да. 18 онд Сауди Араб шиг тэгэхээр нэгэнтээ хааны зарлиг юм болохоор чи яаж чисрүүцэх арга байхгүй штеп. Чисрүүцэж чадахгүй. Үг дугуйл даах хэвээр хааны зэрлэг юм чинь. Гэтгсэн чинь ингээд дууга олчиж байгаа байхгүй юу. Тийм тэгснэ жоохон байжсэн энэ манайх ерөөсө хүний сонгож чадахгүй ингээд.
Тэгэхээр энэ бол шүү дээ. Тэгээ битэрийн яриа ингээд сүулдэ бол юуны тухай ингээд ерөнхийдөө сонгогчдын боловсролын тухай ингээд яриа болохгүй. Тэгэхээр хамгийн гол юм нь тэр бид нар хүнээ олж сонгож чадахгүй юм гэдэг чинь сонгогч мэдээлэлгүй л байгаа гэх. Тэгэхээр сонгогч хэрвээ сайн мэдээлэлтэй байх юм бол сонголтоо зөөх юм. Тэгэхээр мэдээлэл гэдэг чинь өөрөө арчилсан нийгэмд шүү дээ. Нийгэмд энэ мэдээлэл гэдэг маань өөрөө арчилсан одоо амин сүнс нь. Тийм учраас энэ аль болохоор шүү дээ тийм ээ мэдээллийг хэн нэгэн хүнээс зүгээр сонссноос хойш тэр байгаа мэдээллийг мэдлэг болгохын тулд шүү дээ тийм ээ хичээх хэрэгтэй. Бид нар шүү дээ тийм ээ зүгээр л итгэвтэй байх хэрэгтэй байхгүй. Тэгжээж шүү дээ тийм ээ бид нар өнөөдөр хаан засгийн тухай мөрөдөх биш тийм ээ ингээд тэр тийм хаан засагтай болох тухай юм төрөлц үзэл бодолтой биш. Бид нар арчилсан нийгмийн хамгийн гол одоо цөм нь болох одоо хүний эрх хэрэгчлөө энийгээ өөртөө тийм ээ бүрэн дүрэн эдлэх тухайлын одоо энэ түүх юм биш тийм ээ сургамж нь тэр юм шигтэй уулна. Тэгвэл манайхан бол ингээ хүний эрх хэрэгчлөө гэдээ ярихаар зөв надад бас тийм жолооч тааралцчихлээсэн барууны сурчлын нэвтрүүлэг ухуулга гэл. Иргэнэ эрхчлөөтэй байлгана гэдэг бол хүний хайрлахын утга учир нь. За өнөөдөр энэ юм подкаст маань цэнгэр тагтаа гэж ийм нэртэй ийм аяны хүрээнд явагдаж байгаа юм биш үү те. Тэгэхээр энэ одоо хөхтөнгөр тэнгэр дүүлэн нисдэг энэ одоо цэнхэр энэ тагтааны доор тагтаатай энэ ертөнцид биш үү хүн мэдлээ. Мэдлэнгүүтээ хүн чинь биш үү мэдээлэлтэй байх эрх нь хамт бий болдгийг. Хүн амьдралынхаа бүх явцад нь шүү дээ тийм ээ хүнд мэдээлэл дандаа хэрэгтэй болдог. Яг тэгэхээр мэдээлэл чинь шүү дээ тийм ээ ерөөсө хүмүүсийн харилцааны шүү дээ тийм ээ хэлбэр гол нь үр дүн нь шүү дээ. Тий. Тэгэхээр зэрэг энэ бол хүний шүү дээ тийм ээ язгуур ирэх бөгөөд баг заяамал ирэх байгаа байхгүй юу? Тэгээ тийм ч учраас шүү дээ нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблеийн одоо анх дугаар чуулганы одоо тогтоолоор бол мэдээллийн эрхчлөө хүний одоо язгуур эрх юм. Энэ бол нэгдсэн үндэсний байгууллагаас эрхмэлдэх хүний одоо бусад хүний эрхийн үндсэн хэмжүүр нь юмаа гэд ингээд заагаад өгсөн байгаа. Мэдээллийн нийгмийн тухай бид нар ярьдаг. Одоо мэдээллээ хараа яаж мэдлэг болгох вэ гэдэг тухай л хамгийн гол нь ярьж байгаа. Тэгэхээр мэддэгтэй мэдээлэлтэй байна гэдэг бол яхаа аргагүй шүү дээ тийм ээ. Бүр хүүхэд хөхөнд эхнээсээ эхлээл ингээд хэрэгтэй хүн бойжих бүх явцад хэрэгтэй. Тэгээд энэ мэдээлэлгүйгээр шүү дээ тийм ээ хүн амьдрна гэж байхгүй байсан. Бидний урилгыг хүлээж авч энэ төрөлцөн ирсэнд маш их баярлалаа. Таны цаашдын ажил үйлсэд амжилт хүсье. Цэнгэр тагтаа подкастын хамгийн анхны зочноор Globe International төвийн үүсгэн байгуулагчдын нэг удирдах зөвлөлийн дарга Наран Жаргал оролцлоо. За та нартай бас амжилт хүсье. Баярлалаа. Энэхүү подкаст маань IFEX олон улсын байгууллага болон нээлттэй нийгмийн форумын дэмжлэгтэйгээр хүрлээ.